Та юу юм бэ? Арга сайн бодсон. Тэгээ яагаад гэхээр энэ сая Макаро энэ хоёр чинь олио ихтэй боохгүй юу? Тэр олио ихтэй боо тэр хүмүүс яг ингэдэг байхгүй. Тэний бол ингээ хөдөлгөөн багтаа чанга бацж байгаа учраас одоо гаргуун дээр аягүй сайн гэсэн. Зүүн гарын хүчсэтэй гэсэн. Макароос би 3 орсон байна. Тийм байна. Сайн болчихсон шүү дээ. А энд бол бүр 3 энэ хоёр дээр 5 орсон байна. Энэ хамаагүй сайн байна шүү дээ. Тий, доттой болохоор тэгээд. Та бүхэнд амралтын өдрийн хүргье. Бямбын урилга контентын манд одоо ээлжид дугаар эхлэх гэж байна. Энэ удаагийн дугаартаа Монгол Улсын их хурлын гишүүн, Улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, за мөн одоос Монгол Улсын аюулгүй байдал судлалаар, за дээрээс нь одоос энэ одоо буудалгаар нэлээд одоо мэргэжсэн их гишүүнийгээ бас амралтын өдөр хоёлаа сонирхолтой сэдвүүд бас ярилцах гэж урьсан юм аа. Тэгээд энэ өдрийн мэнд хүргэе. За амралтын өдрийн мэндээ. Тэгээ өнөөдөр ярилцах сэдэв бол өнөөдөр аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын асуудал дэлхийн нийтээр одоо улс орон болгоны өмнөөс тулгамдсан асуудал болох дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа. Ийм цаг үед одоо бас бид ажиллаж амьдарч байна. Тэгээд энэ үед одоо улс орон болгон өөрсдөө тусгаар тогтнолоо яаж гэдгийг хадгалж хамгаалж үлдэх үү? Иргэн болгоно яаж их оронч болгох уу? За мөн одоо бас иргэн болгон их оронч болж үндэсний сөрөн төсвөрлөх чадах улсад бий болно. Энийг одоо хэрэг яаж бий болгох уу гэдэгт дэлхийн нийтээр бүгдд анхаардаг. Ийм цаг үед л одоо бид амьдарч байна л та. Тэгэхээр энэ талаар санал бодлого үзэгчтэй болцгоо. Тийм. За баярлалаа. Миний үндсэн мэргэжил өөрөө систем инженер, кибер аюулгүй байдлын инженер. Тэрүүгээр одоо 20 жил миний ажлын гараа цэглэл холбоо компаниас ихсүүлэл кибер аюулгүй байдал гэдэг юм чинь явсаар гад өнөө үед одоо үндэсний аюулгүй байдлын нэг чухал салбар болчихсон учраас энэ чиглэлээр л одоо ажилч үүргийн хандлагаараа бас нэг сонирхол судалт үлчээд байна. Сөрөн дэвсгэрүүлэх чадвар гэдэг. Миний бодлоор бол нөгөө ерөөсөө сэтгэл зүйн хувьд, эрүүл мэндийн хувьд, санхүүгийн хувьд улс үндэстэн гэр бүл хувь иргэн ч гэсэн дайн байлдаанаас гадна тий одоо цар тахлын үед яах вэ? Байгалийн гамшигын үед яах вэ? Эдийн засгийн хямрал болохоор тэрэн дотор хэрхэн дасан зохицож үлдэхгүй гэдэг ер нь бүхэл хүнд нөхцөлд дасан зохицох ур чадварыг л сөрөн төсвөрлөх гэж миний хувьд ойлгоод байгаа. Яг тийм. Одоо байгалийн гамшиг тохиолдсон тий цас судлын, за цар тахлын ингээд аюул занал тохиолдод, эдийн засгийн аюулгүй байдал. За мөн одоо өөрөө бидний ярьж байгаас тусгаар тогтнол бас цэрэг дайн аюулгүй байдал гэдэг олон төрлийн бас аюулгүй байдал тохиолдох үед хэрхэн яаж урьдчилж мэдэх үү, тосч бэлдэх үү, тэрийг яаж гар цохирол багтаар даван туулах уу. За мэдээж туулсны ардыг түргэн хугацаанд, богино хугацаанд сэрхэх үү гэдэг асуудлыг л одоо цогцоор нь хэлж байгаа гэж ойлгож байгаа. Яг энэ үүднээс Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөртөөс үндэсний сөрөг төсвөх чадварыг бэхжүүлэх гэсэн бас зорилт орсон. За Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаа бас одоо миний бас энэ үндэсний сөрөг төсвөх чадварыг одоо стратеги боловсруулах ажлыг хийх эхэлж байгаа. Тэгээ яа харахгүй одоо иргэн болгондоо бид өөрөө ч ярьдаг та. Хувь хүнийхээ хувьд, аймаг орнуудынхаа хувьд, улс орныхоо хувьд эдийн засгийн болон одоо бусдад одоо чадахтай болох уу. Ер нь одоо ямар нэгэн аюул занал одоо юу гэдэг нь бидний вакцин хийлгдэг шүү дээ. Цар тахлаас сэргийлэр вакцин хийлгдэг. Түүнтэй адилхан одоо үндсэндээ бол улс үндэстэн болгон одоо гарц байр гамшиг одоо аюул занал тохиолдсон үед аль баг хохирлтод авахын тулд вакцин хийлгэх асуудыг л одоо үндэсний сөрөг төсвөх чадах гэж одоо ойлгож байгаа. Тийм. Энэ жил нэг сонирхолтой судалгаа гарсан байлээ. Ер нь дэлхийд жил болгол нөгөө ирээдүйд ямар ур чадвар хүн эзэмсэн байх ёстой вэ гэдэг судалгаа хийгдээд шинжлэгдэж явж идэг. Тэгээ энэ жилийнх дээр ер нь бол хүн ирээдүйд бол химлээ ухаан ашиглаж чадах ур чадвар бол ингээд хүн зайлшгүй шаардлагатай ур чадвар хоёрдуурталчихсан байна. Тэгээ анх удаагаар сонирхолтойгоор одоо энэ олон улсын нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдал, геополитикийн нөхцөл байдалтайгаа холбогдолтойгоор резилиенс буюу сөрөн төсвөрлөх ур чадвар 7 дугаар ур чадвар бол шаардж байгаа байхгүй. Бүр шинээр гарч ирж байгаа. Шинээр гарч ирж байгаа. Тэгээ энэ яг юунаас болж яагаад энэ бүр хүний дэлхийн нийтийн иргэд ингээд заавчгүй энэ ур чадварт сурах хэрэгтэй болж байна гэсэн чинь хамгийн гол юм нь химлээ ухааны одоо энэ ирээдүйн ажлын байрны өөрчлөлт. За ирээдүйд үүсч магадгүй болох ингээд
олон төрөлт ертөнцийн сөргөлдөөн, мөргөлдөөн, за эдийн засгийн одоо хямрал ийм үед сэтгэл зүйн хувьд бид яаж дараагийн үедээ дасан зохицох уу гэдэг чинь бол одоо хүн төрөлхтний өмнө аягүй том сорил болж ирэл дээ. Маргааш 10 20 жил сураад мэрэгч явж исэн ажил нь маргааш ажилгүй болчихвол яах вэ? За тэгээ гинт дахиад цар тахал гарвал яах вэ? Тэр үед хамгийн их одоо сэтгэл зүйн үед бэлэн байх гэдэг ур чадвар гэж орж ирж байгаа шиг. Харин тий яг одоо ингээд юу гэдгийг дэлхийн дэг журам бас өөрчлөгдөж байна. Урд нь л тийм оюу хамт гэж ярьдаг тийм харилцаа ашигтай хамтарч ажиллая гэж ярьдаг. Тэгээ аль болох одоо нээлттэй дэлхийн хавтгай гэж одоо тийм үү чөлөөтэй байсан бол өнөөдөр хүчтэй хүчгөө дээр хэлдэг. Одоо миний эрх ашиг хангаж ивэл чиний эрх надад сонирн биш гэдэг хандлага дэлхийд одоо үндсэндээ одоо шинээр бий болж эхэллээ. Үндсэндээ Америк нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгч гарч ирчээд одоо тийм өнөөдөр Канада улсыг манай 51 гож болчихоо. Мексикод манад нэгтгэе. Панамын сууг явнаа. Гренландыг авнаа. Гэж одоо ярьж байгаа. Европ бол хамгийн одоо ойр дотны түнш байсан бол Европын холбоо. Жишээ одоо Орос Украин дайныг баг Украин бороотой ч юм уу гэдэг. Энэ хандлага маань дэлхийн дэг журмыг өөрчилж байна. Тэгээ яг энэ цаг үед одоо аюулгүй байдлын асуудал, тусгаар тогтнолын асуудал нэлээд яригдл л да. Тэгэхээр бас шинэ орчин шинэ нөхцөл байдал бий болж байгаа. Энэ цаг үед монголчууд бид ямар байр суурьтай байгаас гэж боддог. Бид хоёр хөрштэй. Гурав дахь хөршийн маш том бодлого явуулдаг байсан. Тэгэхээр яг одоо миний ойлгож төсөөлж байгаа одоо олон судлаачдын харж байгаагаар энэ дэлхий бол нөгөө шашин шүтлэг үнс өгсө үл харгалзаа үжилдэх ширхтэйгээр оршдог харилцаа бол ингээд баг дуусгар болж байна л да бодит байдал дээр. Тэгэхээр энэ дээр суурилсан нэгдсэн үндэсний байгууллагын одоо нөлөөлөл бол маш муудаж байна. Тэгэхээр одоо бол ерөөсөө байгалийн шалгалт үйл хүчтэй хүчгүй гэдэг хандлага явж байна. Энэ бол гарцаагүй бий болчлоо, бодитоор бий болж байна. За энийг бол ингээд сэтгэхгүй одоо бид нар чинь өөрөөсөө соёлт ертөнцийн улмал сайхан болно гэж хардаг. Хүүхэд ухтааш тэгж боддог. Гэхдээ өнөөдөр бол яг яалтчгүй бүх тоо үзүүлэлт, тоо баримт, чиг хандлага бол эсрэгээрээ явж эхэлж байна. Тэгэхээр ийм үед бид нэр Монгол улсын хувьд бол одоо ер нь бол одоо маш муу гэсэн үг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн гүрэн өөрийн одоо төрөмгийлсэн бодлогоо хэрэгжүүлэхэд бол хинч юу ч хэлж чадахгүй, арга хэмжээ авч чадахгүй, эргэцүү бидийг өмгөөлөхгүй хамгаалахгүй тийм нөхцөл байдал руу орж ирж байна. Ерөөсөө л ямар харилцан ашигтай байж ижил явдаг юм дэлхийн ертөнц ирж байна. Тэгэхээр бид үүн дээр бол ерөөсөө энэ ямар ертөнц ирж яваа гэдэг ойлголтыг сайн нэгдээд хамгийн гол юм нь эв нэгдэлтэй хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо маш их олон хүчний зүйлийн нөлөөтэй, гадны нөлөөлөлтөй эв нэгдлийг босниулах гэсэн. За сөрөн төсвөрлөх чадвар гэдэг дотор эв нэгдэлтэй байх гэдэг бол хамгийн чухал үнд зүйлийн нэг. Тэгээ энэ нэгдсэн ойлголтод л бид хурдан орж одоо өөрсдийн гэсэн бодлоготой тий одоо болохгүй бол одоо ер нь хүнд үе ирж байна л гэж. Тэгээ монголчууд одоо талцахгүй хуваагдахгүй тий одоо бие биенээ үгүйсэхгүй эв нэгдэлтэй байж үндэсний тусгаар тогтнол одоо үндэсний эрх ашигын төлөө бол дуугаруулдуу гэдэг нэг л тайлбарлах хэрэгтэй л байна. Тий ялангуяа эх оронч үзлэх чухал болж байна л да цаг үед. Тий. Тэгээ яг эх оронч үзэл гэдэг одоо эндээс тийм үү. Эх оронч хүн гэж одоо хэнийг хэлэх вэ? Эх оронч үзлэгч яг ямар үзлийг хэлдэг юм бэ? Би ч одоо өөрөө бол нөгөө ер нь бол бүх цаг үед Монгол хүний үн цэнийг дээшлүүлэхийн төлөө л одоо 24-5 жил амьдралаа зориулж явах хүн гэдэг бол өөрөө бид бол ямар ч хүмүүсээс ялгаагүй хоёр гартай, хоёр нүдтэй, нэг тэрхтэй. Бид бусдаас бол нэг тийм дутаадах юм маш бага. Тийм үү. Би бол одоо маш олон мундаг хүмүүстэй дэлхийд дээр уулзж исэн. Тэдгээр хүмүүс нь монголчуудаас одоо мундаг бизнесмен улс төрч алдартай хүмүүс бол биднээс бол нэг тийм 2-3 дахин төрөлхтэй ч юм уу ялгаа байхгүй. Ерөөсөө гол ялгаа нь тэднэрт үнэт зүйл их хүчтэй байна. Үнэт зүйлийн нэг нь одоо эх оронч үзэл. Тэгэхээр үнэт зүйл манай монголчуудад их дутагдж байна гэж л хараад байгаа. Тэдгээр нь байгаад байх юм бол тухайн өөрөө зах зээл эдийн засгийн байж байгаа тохиолдолд бол монгол хүн бол бусдад ижил бүр зарим салбар дээр бол илүү ч гарах чадамжтай нүүдэлчтэй онцлог байсан. Тэр үүнээс ингээ Монгол улсад манай эх оронч хүмүүс ихээр цээжэд илтсэн тийм үү. Тэрээс одоо газар ширгаа хамгаалж ирсэн нэртэй, уулуурхаа одоо хулахгүй гэсэн нэртэй. Тэгсэн мөртлөө бүтээн байгуулалтыг гацаадаг, урд чангаадаг. Ерөөсөө л шантаж хийдэг. Ийм л хүмүүс эх орончтой ойлгодог болсон. Жинхэнэ одоо эх орончт маань харин одоо хараад хөндлөгөөсөө суудаг. Ийм л болчиход байх шиг санагддаг л та.
Яг уу ер нь бол одоо түрүү нөгөө эх оронч гэхэд хуурамч дүрс гэсэн эх орончтэй тийм ээ. Тэгэхээр эх оронч хүн гэдэг бол ер нь хамгийн эхлээд өөрөө түүх соёлоо судалсан тийм. Эх орных төлөө юм хийж бүтээж чаддаг, санаа сэтгэл зовж ямар нэгэн үр дүн гаргаж байгаа хүмүүс эх оронч гэж байна. Монгол улсын гад. Тий, яг үнэ. Тэрнээс нөгөө илүү ярьдаг хүмүүс бол биш л дээ. Тэгэхээр одоо энэ нөгөө миний одоо ингээд ялангуяа сүүлийн үед ингээд харж байгаа нэлээд ноцтойгоор санаа зовж байгаа юм бол бид ингээд хийж бүтээх ямар нэгэн шалтгаан олж эсэргүүцэж байгаа хуурамч эх орончд бол өөрөөсөө яг одоо үнэхээр бодиттойгоор одоо миний хувьд бол хөндлөнгөөс хардаг байсан бол өнөөдөр өөрөө дотроос нараа тодорхой мэдээлэлтэй танилцчихаагүй энэ үл ерөөсөө дандаа гадны зохион байгуулалттай байдаг байхгүй. Энэ үнэхээр нөгөө үлгэр домог шиг санагддаг байсан юм. За тэр нь ямар зорилготой байдгүй вэ? Энэ бол маш ноцтой асуудал байна гэж хараад байна. Тэгэхээр яг энэ хуурамч эх орончтой ялгаж салгаж сурах хэрэгтэй. За сөрөн төсвөрлөх гэх түрүүн та бүхэн ирсэн. Тэрний нэг хамгийн чухал ур чадварын шин чанарын нэг нь юу юм бэ гэхээр мэдээллийн түн шинжилгээ их ур чадвар гэж. Тэгэхээр бид нар улс үндэстнэрээ бол ингээд нэг ямар нэгэн хуурамч мэдээд итгэдэг тийм одоо хоёр толгойтой бодох гарлаа гэдэг ч юм уу. Тэрийг шалгадгүй. За тэгээд иймэрхүү янз бүрийн хуурамч мэдээнд итгэж тэрийг ашиглаж их оромж үзэл гаргасан хөдөлгөөнүүд их байна. Энэ өөрөө бидний эв нэгдлийг ботлогож байгаа хамгийн том хүчин зүйл. Яг өнөөдөр бодиттойгоор оршоод байна л да. Энэ л одоо их санаа зовоод байгаа. Та энэ дээр одоо юу гэж бодож байна? Санал нэг байгаа. Үнэхээр одоо ингэ мэдээллийн дан тийм ерөөсөө мэдээлэл ард иргэдэг тархийг угаадаг, худлаа хуурамч мэдээлэл тараадаг, бүртгэдэг, гутаадаг. Төр бид төрийн мэсүүлдэг шүү тийм үү? Төр түмнүүдтэй одоо гэдэг төрөө дээдэлд гардаг. Төрийн мэсүүлдэг гэж. А гэтэл төрийг удирдах байгаа, төр барьж байгаа хүмүүсийг бүгдийг одоо айл нам гэхгүйгээр бүгдийг л одоо муухай харагдуулдаг. Тэгжиж төрийн бодлого шийдвэр хүчгүй болдог. А төрийг барьж байгаа хүмүүс нь нэр хүндүү болдог. Ингэснээр үндсэндээ төрийн дархлаа онж байгаа. Яг ингэж төрийг одоо тийм хүчгөөдүүлж эцэст нь улс орны тусгаар тогтол улс орны нөгөө бүрийн ихт байдлыг одоо тийм хүчгөөжүүлэх ийм бодлого бол санал нэг байгаа. Энэ бол яг томоохон төслүүдээр ялангуяа гардаг одоо хүмүүсийн захиалгаараас одоо хүчнүүдийн захиалгаараас орж ирж байгаа гэж санаарч байгаа. Одоо бол бас нэг санаа зовж байгаа зүйл одоо нийгэм маш их талцж байна. Нийгмийг маш их талцсан хагаралдуулж байна. Гэр бүл дотор хүртэл одоо ингээд асуудал үзэл бодлын онц шаардлага үзэл бодлын зөрчилтэй маргалдааныг гэдэг үүсгдэг. Тийм юмд орж ирж байна. Би нэг бас энэ сүүлийн үед нөгөө бид нар чинь шин сэргэлтийн бодлого CR250 дээр одоо хэмлээ ухаан big data гэдэг явж байгаа. Тэгээ энэ бодлогын хүрээд Монгол улс одоо үндэсний хэмлээ ухааныхаа мөр хөтөлбөрийг бодлогыг гаргахыг хуульчлах гэж явж идэг. За энэ дээр бол нэлээд ноцтой анхаарах хэрэгтэй байна гэж би ойлголоо. Одоо сая нэлээд олон улсаар энэ чиглэлийн хүмүүстэй уулзаад явхад сонирхолтой ажиглагдсан зүйл нь энэ ер нь бол зарим улсын хувьд бол энэ дэлхийн цөмийн дайны дараах хэмжээний бодлого гэж байгаа хэмлээ байна. Энэ гайхаад яагаад тэр үлээ гэсэн чинь өөрөлдвөл хэмлээ ухаан өөрөлдвөл бидний өдөр тутмын хэрэглээс гараад аж үйлдвэрийн нэг хэсэг болж байгаа. Хотын нэг хэсэг болж байна. Дид үтсийн нэг хэсэг болж байна. Тэрийг удирдах болж байна. Тэгэхээр энэ дээр өөрөө халдлага үйлдэх тухайн улсыг ямар нэгэн цөмөн зэвсэггүйгээр эдийн засгийн хувьд, оюун санааны хувьд эзлэх, колоничлох бүрэн боломжийг хэмлээ ухаан үүсгэсэн байна. Тэгээ энэ бодлого цөмийн дайнаас цөмийн зэвсэг илүү аюултай хүчтэй зэвсэг гэж хэлдэг шүү. Яг тий. Тэгээ яагаад хийж байгаа юм бэ гэсэн чинь цөмийн зэвсэг бол угаасаа дайн гэх юм бол хүндрэлтнээс бүрхэн ойлгомжтой бол хэмлээ ухаан ямар нэгэн хохирлгүйгээр нэг улсыг колоничлох бүрэн боломжтой болгож байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө яаж юу гэдэг нэг хүмүүс гараад байдаг. Бид хүссэн үсээгүй бидний өнөөдрийн хэрэглээнд ухаалаг үтс хэрэглээнд орсонтой адилхан бүх юм хэмлээ ухаан руу орж ирнэ. Машин тэрэг өөрөө явдаг машин тэрэг зам вагон хот камер гэл. Тэгэхээр энийг өөрөө удирдах чадах юм бол тухайн улсыг оюун санааны хувьд болон эдийн засгийн хувьд колоничлох бүрэн боломжтой болчихдог. За тодорхой хэмжээний туршилтуудыг ч гэсэн хийж ийн гэж хараад байна. Тухайн хүний одоо далд ухамсарт нөлөөлсөн одоо зан төлөвийн мэдээллийг авчаад 10-20 жилийн дараа бол одоо хүний үзэл бодлыг өөрчлөх. Одоо ааж маш өөртөө мэддэхгүй. Одоо би жишээ аль нэг улсад дагаар орохоо 20 жилийн дараа бидний нийт иргэдээс санал асуулга авлаа гэхэд нэг бүгдээрээ гаргах хэмжээний ч юм уу нийгэм итгэл нийгмийн мэдлэггүй тийм жишээ нь за улс төрийн үзэл баримтлалын хүртэл өөрчлөх тийм
онлын хувьд бол боломжтой байсан боловч яг энэ бол бодиттойгоор хэрэгжиж эхэлсэн байна. Тэр нь өөр манай улсад хэрэгжиж байна гэдэг бас сэжиг таамаг бол бас байгаа. Тэгэхээр одоо яг энэ аюул занлаас тийм одоо ирээдүйд учирч болох эрсдлээс одоо хамгаалахын тулд тийм үү бид яах ёстой? Яг одоо Монголын манай улсын бүхэл асуудал ер нь нэг л юм дээр ч ядах боловсрал. Бид нэр одоо боловсролын төвшнөл сайжруулахгүй бол мухар сүсгт их автж байна. Тэгээ популизмд их автж байна. За тэгээд дахиад энэгүй их орон үзэл маань байхгүй болж бас л боловсрол үүсгэх өндөр тийм. Тийм. Ерөөсөө л гол асуудал бид нар боловсрал дээр л маш анхаарал тавихгүй бол бид үеийн үедээ л нэг юм өөртөө итгэл багтай тэгээ түүхийн эдийн бэлтгэний хэлүүлэгч болсон байхаар л хандлагатай байна л да. Тэгэхээр манайд боловсрал маань хамгийн гол нь үр дүн нь 10-20 жилийн дараагийн асуудал. Тэгэхээр боловсролын түвшин их унжгаад их санаа зовж байна. Тэгээ засгийн газраас их 2026 оноос боловсролыг дэмжих жил болж одоо өстө бэлтгэж зарлж байна. Яг үнэхээр одоо өөртөө чинь адилхан Монгол хүний тийм оюун тарихтай ажиллахгүй бол үнэхээр одоо хүмүүсийн ухамсар боловсрал нөө мэдлэг боловсрал нэмгэн болохоор ухамсарт орой байгаад байна. Тийм болохоор одоо юу гэдэг их орны төлөө биш их орноо гацааж байгаа одоо их оронч байна гэж хараад байгаа шиг. Тийм болохоор одоо юу гэдэг оюун толгой гацаах, оюун толгойг шүтэх биш тийм үү? Оюунтай толгойгоо бид дэмжихтэй. Монгол улсын ерөөсөл Монгол толгой л хөгжүүл. Тэгээ Монгол хүнийхээ одоо саруул ухаанд итгэх нэгтэй адилхан Монгол хүн Монгол улсыгаа хөгжүүлэн Монгол улсыгаа энэ учирч болцсгоо эрсдэл аюул занлаас аварч хамгаална. Гэдгийг л иргэдэд ойлгуулж тэгэхээр Монгол толгой маань ямар байх хэвээр Монгол толгой мэдлэгтэй, чадвартай, боловсралтай баймаар байна. Гэдгийг одоо бид өөрсдөө үлгэрж харуулж ирээдүйн хойч үедээ өвлдүүлж үлдээж одоо илүү чиглэсэн нэлийн одоо бодлогын одоо төр засаг бүх төвшөндөө одоо тийм үү явуулж аав ээжүүд хүртэл одоо энэ илүү анхаарч байж Монгол улсын тусгаар тогтнол одоо хадгалагдаж хамгаалагдаж үлдэх байх. Тий. Ер нь одоо нэг улс орнуудын хөгжлийн түүхийг би их өөрөө сонирхлоор судалдаг. Жишээ нь Япон Мэйжигийн дараа гадаад ертөнцид нээлттэй болоод яаж хөгжсөн. Хятад одоо 70-д оноос хойш яаж өгсөн хөгжсөн, Солонгос яаж хөгжсөн. Ерөөсөө л хүн байгаа байхгүй. За ерөөсөө л хүний бүтээмж боловсролыг дэвшлүүлсэн. Гэхдээ их янз янзын аргаар хийсэн байгаа. Ихэвчлэн бол ер нь одоо бас өөрснөө анхаард ач холбогдлохоос гадна гадагшаа явсан ажилч хөдөлмөрч ур чадвар боловсрол эзэмшсэн иргэдийгээ буцаж авах. Нэг одоо оюун санаа, технологи, ноу-хауг үүсгэх сэтгэлгээр одоо англиар бол repatriatism гэж нэрлэж байгаа юм л да. Эргэн таталт их оронч тийм хөтөлбөрөөр л ерөөсөө яг бүх салбараа шинжилж чадсан. Ялангуяа Сингапур байна, Солонгос байна. За яг энэ бодлого бол манайд их дутагдж байна гэж хараад байгаа. Бид бол одоо ихэнх чадвартай залуучууд маань гадагш явцсан байгаа шүү дээ. Тэрийг одоо яг яалангуяа эргэж авчрах. Үндсэн одоо цөөр одоо үнэт зүйл нь их орон л байх хэрэгтэй. Тэгэхээр бидний энэ бодлогыг одоо өнөө маргаашгүй яаралтайгаар томоохон хэмжээний асуудал ач холбогдол үүж энэ тэнд байгаа чадвартай залуучуудаа яаж авчрах вэ гэдэг бодлого гаргахгүй. Тэдний дараагийн үед маань их орон гэдэг ойлголт өөр болчихж байгаа юм. Америк төрсэн хүүхдүүд одоо жишээ нь монгол хэл мэдэхгүй байгаа хүүхдүүд яг их орон зүрх сэтгэлд нь оршихгүй та юу нэг тэг үнд зүйл тэр хүн чинь өнөөдөр их орон гэж бодохгүй байгаа шүү дээ. Өнөөдөр би сайхан амьдарчээвэл аав ээжтэйгээ илбэг хангалуун те дутагдах ажиг зүйлгүй амьдарчээвэл тэр Монголд амьдрах, Америкт амьдрах, хаанч амьдрах ялгаа алгах гэдэг тийм үзэлтэй хүмүүс бол ялангуяа гадаад төрсэн хүмүүс бол илүү тийм болдог байх. Монголдо төрсэн хүмүүс бол тийм биш байдсан байна гэдэг бол санзаарчлага юм л да. Тэгээ миний хувьд ч гэсэн одоо Батлан хамгаалалт салбарт хугацаа цэргийн албаа гэж тийм хуучин бол нөгөө цэрэгт яваад нэг гүйдэг, хараадаг, сунаадаг, бууддаг. Ингээл одоо халагддаг, жил болоод халагддаг. Үндсэндээ цэрэгт яваад ирэхээр одоо нэг жил алдлаа гэж одоо боддог, ярьдаг байсан бол энэ бодлогын бас өөрчлөлт талтай санхаарч байгаа. Тэгээ энэ хүрээнд одоо яаж нэг одоо хугацаа цэргийн албаа гэж юм англи хэл ангаштай мэдлэгтэй, компьютер мэдээллийн технологи ангаштай мэдлэгтэй. За Монгол одоо бичиг, Монгол үндэсний одоо бичгээр одоо уншдаг, бичдэг болгох чадвартай, дээрээс нь жолооны курс суулгаад яаж байгаа юм л да. Энэ маань үндсэндээ яаж байгаа гэвэл цэргийн албаагаа те цэргийн эрдэмтэд одоо суралцахаас гадна бас амьдралд одоо тийм өөрийгөө аваач чадвартай болчихсон. Тэр англи хэлтэй болчих юм бол англи хэлээр тийм бүхэл зүйл одоо англи хэлтэй бичигдэж чинь, уншигдэж чинь. Энийгээ бас тийм үү мэдээлэл солилцоод мэдээлэл олж авах чадвартай болох. За дээрээс нь одоо мэдээллийн технологи компьютер ашиглаж чаддаг болох юм бол ядаж гар утсаа
ашиглаад өөрийнхөө амьдралыг авч цаашлаад одоо дороо одоо тийм үү бас ингээд ажиллаулаад явах чи язар чадвартай болгож гэдэг юм. Иймэрхүү одоо зүйлүүд дээр бас ингээд бодлого явуулж байгаа. Энийг та одоо бас аль талаас нь харж байна энэс. Ингэж одоо дорнол өөрөөр хэлэх юм бол салбартаа л бас нэг жоохон мэдлэгтэй чадвартай бас их оромж сэтгэлтэй иргэдийг яаж бий болгох уу, иргэдээ яаж нэг тийм сэтэл санаа бий болгох уу гэдэг дээр л одоо манай салбарт хийгдэж байгаа ажлуудаас зүгээр санаа хэлэхэд. Яг одоо өстой Батлан салбарын сайд үндэсний сөрөг хэсгүүлэх чадварыг одоо судалгаа та тэргүүлжээ үеийнхэн хувьд эсвэл надад бол завшаантай боломж гарлаа. Тэрний юу юм бэ гэхээр би яг энэ чиглэлээр нэг юм бодол байгаа гэдэг. Яг энэ эргээгээд нэг сөрөг хэсгүүлэх. Энэ нэг бодиттойгоор нь харах юм бол энэ Сингапуртай холбогддог. Сингапур бол одоо 1965 онд тусгаар тогтнол олсон улс. Тэр улсын жишээг бид нэр тодорхой хэмжээгээр энэ аюул хөдлийн салбартаа судлах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл цэвэр ус нь хараат Малайзын газар нутаг дээрээс салсан чив шиг. Тэгээ Хятад, Индонез, Малайз ингээд харилцан тогтолцол дотор маш хэцүү байдалтай байж байгаа. Тэр улс тэгээ хамгийн түрүүнд хийсэн зүйл юу гэхээр Израильтай хамтраад одоо үндэсний батлан хамгаалах цогц бодлогыг хийсэн. Тэгэхээр тэрний үр дүн юу юм бэ гэхээр одоо бүх иргэдэн зэрэгт заавалжгүй 18-наас 2 жилийн хугацаатай алба авдаг. Тэрний дараагаар 10 жилийн хугацаанд тодорхой хэмжээгээр цэргийн албанд одоо богино хугацаагаар бэлтгэл хангаж идэв. За эндээс их сонирхолтой үр дүн гарсан байгаа. Яасан бэ гэсэн чинь маш олон үндэсний тэнд цэргийн алба хахаараа бүгдээр үнэт зүйлтэй болсон байна. Яг Сингапурч өөр үндэстэн гэж хэлгээд хэцүү хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэднэрт үндэстний ондоошлол нь юу байсан юм бэ? Тэгэхээр тэрийг бол яг эндээс олж авсан байна. Бас их сонирхолтой үр дүн нийтийн эрүүл мэндийн салбарын иргэдийн өвчлөл үндсэндээ 80% болсон байна. Яг тэгэхээр тодорхой хэмжээгээр стресс, эрүүл мэнд, тэ хөрөмж үзлэнд төлөвшдөг цэргийн албаснараа. Цэргийн албаснараа. Тэгээ энэ бол манайд айгүйх чухал байна гэж бодоод байгаа. Тэгэхээр манай улс бол нэг үе бол хугацаа цэргийн албаа гэжтэй зардал мөнгөний асуудалгүй болчлоо. Тэгэхээр илүү одоо гэдэг нөгөө бидний хувьд газар зүй орон зай байршлын хувьд бол бид нар илүү бас хүнд нөхцөлтэй ус учраас илүү Солонгос шиг, Финлянд шиг, Швейцар шиг, Израиль шиг тэр бүх иргэдэн цэргийн албыг ямар даргын хүүхэд нь ямар одон мөнгөтэй байх нь хамаахгүй алба хаадаг л болгоч мархын сайдаа. Тэ ер нь бол одоо урд нь цэргийн алба хаахад манай иргэд залуучууд нь өөрсдөө маш их зүхтдаг. Аав ээж нь тийм цэргийн албанд явуулахгүй одоо хүүхдийн амнаас эрүүл мэндээр хохирчих санаа зовдөг байсан. Энэ дээр бид аюулгүй байдлыг хангаад тийм үү. Яг үнэхээр одоо цэргийн алба хаах хугацаанд үнэхээр их юм сурна, их юм мэднэ тийм үү. Илүү чадвартай болно гэдгийг ойлгуулад ингээд сургалтууд явуулаад ингээд яваад эхлэе одоо үнэхээр үр дүн эхнээс мэдэрч эхэлж байна. Одоо цэргийн ангиудаар ажиллаж байхад манай хугацаа цэргийн албаа гişээс ямар хуу байна гэсэн үг бүгд сэтгэл хангалуун. Би хамгийн багадаа 60 сунаж байна, хамгийн дээд нь 200 сунаж байна гэж цаг барьдаг боллоо гэж, эмх зэгстэй боллоо гэж байна. Хувцас угаагаад өмсөөд тийм үү, оёод шидэд хувцас өмсчдэг боллоо гэж байна. Дээрээс нь хамгийн гол нь ярьж байгаа нөгөө англи хэл хангалттай мэдлэгтэй, компьютер, техник мэдээллийн мэдлэгтэй жолооч боллоо, монгол бичгээр бичдэг, уншдаг боллоо. Ингээ айгүй их юм хожлоо би. Тэгэхээр одоо нэг жил цэргийн албанд яваад маш их одоо үеийнхнээс хоцорцсон байх бол хоцорчих болов гэж боддог байсан. Ирээд үнэхээр үеийнхнээс төрүүлчлээ гэж ирж байна. Их зүйл хожлоо гэж. Тийм болохоор цаашдаа бол манай залуучууд маань бол цэргийн алба хаахсан улам нэмэгдэх байх. Энэ хэмжээ одоо бас манай их хурал засгийн газар бас цэргийн алба хаах одоо төсөв мөнгө бас бололцоо боломжийг анхаармаар байна. Яг үнэхээр манай төсөв бол их үнэхээр ядуу салбарын төсөв. Улс орнуудтай харьцуулах юм бол одоо Оросын холбооноос аймтай улс гэж дотоодын нийт бүтээгдэхүүн 40% одоо батлан салбартаа зарцуулж байна. Израиль улсад 15% гээл. Тэгээ одоо ихэнх улсууд 2 болчихлоо. Манайх бол 0.06% зарцуулж байгаа. Тэгээ түүнээсээ хамаарат хэдийгээр одоо хугацаа оюутан цэг гэж энэ жил өнгөрсөн жил 1000 хүн оюутан цэг албаа ажилласан бол 1000 оюутан одоо 2000 болж нэмэгдэж байгаа. Гэтэл төсөвгүй болоод бид саагтаж байна. Тэгээ энэ тал дээрс манай аюулгүй байдлын байнгын орооны гишүүн бас яг энэ асуудлыг нэлээд сайн одоо ойлгодог мэддэг хүний хувьд илүү бас одоо дуу хоолой хийсэж байна. Одоо яг төсөв дээр би 2 зүйл дээр л их санаа зовоод байгаа. Яг үндсэндээ энэ нэг иргэд болон төрийн түвшээд нэг
буруу ойлголт их байна. Бид нэг юм дээр бүдрээ ойлголттой. Жишээ энэ үе бихээр Монгол улсад шинжлэх ухааны технологи боловсрал хэрэгтэй гэдгийг маш олон хууль зүйл залтан дээр заагаад нийт төсвийн 2% заана гэсэн мөртлөө 0.11% бид нар бодитоор зарцуулдаг. Тэгэхээр бид яаж хөгжих юм бэ? Хоёрдугаар батлан хамгаалах салбартаа болохоор яг таны ярьж байгаа шиг маш бага төсөвтэй. Тэгээ ингээд нөгөө бидний буруу ойлголт гэдэг байгаа юм. Нэг нь болохоор зөв ойлголтын мөртлөө хийдэггүй. Нөгөө нь болохоор ямар буруу ойлголттой гэхээр бид угаасаа Орос хятадтай байлдаж дийлэхгүй штэ гэдэг юм байна. Бид нар байлдахын талаа яриаггүй байхгүй тий. Манайх хүн Монгол улс чинь нэг айл гэж бодох юм бол хаалгач чинь цоочтой, суурхтай байх хэрэгтэй шүү дээ. Тэг хүн гудамд нийгмийн харилцаанд орохдоо тодорхой хэмжээний говцтой явах хэрэгтэй гэдэгтэй л адилхан энэ нэг ойлголтыг л өгж ингээд олон нийтэд зөв өгж, олон нийтийн дэмжлэгийг авч тэгжээж энэ салбар дээр бол яг заавч төсвийг нэмэх хэрэгтэй. Ялангуяа одоо орчин үед өөрөө батлан хамгаалах салбар гэдэг чинь танк биш болсон шүү дээ. Энэ чинь зөв кибер аюулгүй байдал байна. Дрон байна тийм. Дрон гэдэг юм чинь одоо наад зах нь бидний энэ дээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд энэ талаарх хөгжлийг сайжруулахгүй бол гэрийн одоо айлын гэрийн цонхоор дрон орж ирж байна. Зүгээр цуслангийн байшин дээр чинь дроноор хэн явж байгааг нь мэддэхгүй байна. За хин нэг наран туул зах дээр байгаа хин нэг ч юм уу эсвэл төрийн тэргүүн нэг ч юм уу энэгээр хадлага үлдэх боломж үүсэж байна. Тэгэхээр бид энэнийг аюул эрсдлээс яаж сэргийлэх ёстой вэ гэхээр тэрийг илүү танилцах ёстой болчиход байгаа. Тэгэхээр энэ дээр үлээ сайд одоо би бол одоо угаасаа кибер аюулгүй байдлыг үндсэн мэргэжилтэй болохоор энэ санаа зовж явдаг. Байнга хэлж явж байгаа. Одоо сүүлийн үед би бол одоо бүр нэлээд жоохон юм радикал хэлбэрээр хэлээд байгаа шүү дээ. Манай улсад бол гадны улс аль хэдийн халдаад эхэлжээ. Кибер аюулгүй байдлаар харах юм бол боддоо шүү дээ. Бид нар одоо маш олон халдлагуудад өртөж байна. Тэгээд энэ нь өөрөө улсын иргэний болон хувийн мэдээлэл, эмзэг мэдээлэл гэдэг аль хэдийн хэн нэгэнд бүр захын хэн нэгэнд алдчихсан гэдэг айц байгаад байна. Тэгээд ялангуяа энэ технологийн чиглэлээр ялангуяа батлан хамгаалах яам одоо дэлхийн ертөнцийн их сонин юм ажиглалтай сайд байна. Инооц шинжлэх ухааны технологиогоо илүү батлан хамгаалах яам суурьтай хийж эхэлж байна улсууд. Тэгээд энэ дээр та ер нь гэж Тэгээ батлан хамгаалах яам бас яг батлан хамгаалах хажуул дээр нэгдлийн тэгээд шинжлэх ухааны технологи инновацийн төв байгуулж байгаа. Одоо энэ дээр бид яах гэж байгаа бол эхний ээлжинд одоо өөрөө чи ярьж байгаа. Тийм үү дроноо өөрсдөө үйлдвэрлэдэг. Бууныхаа сумыг өөрсдөө үйлдвэрлэе. Гэхдээ үндсэндээ энэ зам бол сумны үйлдвэр орчин. За энэ жилдээ бид нэг дроны үйлдвэр бас оруулж бодолтой бага уурын. За тэгээд цаашлаад арай станц өөрсдөө үйлдвэрлэе. За мөн одоо схемл оюух роботын чиглэлээр ажиллавал энэ шаардлагатай бас мэргэжлээ болгосон учраас дотооддоо сайн бэлдээ, гадаас бэлдээ гэсэн бодлого явуулж байгаа. Ер нь одоо юу гэдэг хүчтэй нь хүчгүүд юм дээр хэлдэг юм л одоо дэлхийн дэг юм тогтож байна. Энэ үед бид хүчтэй байх юм бол өөрсдөө хамгаалахдаа бидний л хүн довтлохгүй. Ер нь л гудамд сул дорой хүн тийм үү? Ангиж жишээл гудамд гэдэг сул дорой хүн хөвжүүл хэн дуртан дээр хэлдэг. Бид нар ингээл бидний л хэн довтлохгүй гэл ингээд өөрсдөө хамгаалах тийм үү? Эрсдлээс урьдчилан сэргийлэх ажиллагаанууд хийхгүй байгаа юм бол хинч дураар дээрлэх үйлдэл сэтэл гарч болно. Хэрвээ бид хүчтэй байгаад байвал эднэртэй оролцож болохгүй шүү. За монголчууд хэдэн мянган жилийн түүхтэй бас дайн чардсан. Дээрээс нь одоо сүүлийн үед одоо сүм болгон бэлтгэлээ хийгээд эхэлчлээ. Ингээ бодчих юм бол бид нэлээ бас хүн болгон дээрлэхийг бодохгүй. Тэгээ одоо орчин үед дайн байлдаан болно гэх юм бол одоо сөнөөгч онгоцоор юм танкар биш. Ерөөсөө л одоо өөрөө шилж байгаа дрон одоо хиймэл оюухан энэ бүгдээр л одоо бас байлдан болох. Энэ чиглэлүүд мэдлэгтэй чадвартай хүмүүс их бэлдмээр юм шиг байна. Одоо Израиль улс тийм хизээ шин дээрлэхгүй байж Швед, Финлянд, Швейцар бүгд одоо тийм үү зэрэг армитай хүн болгон зэрэгтэй явуулдаг хүн болгон одоо буу зэвсэг эзэмшүүлдэг. Жил болгон одоо сургалт хийдэг. Гэтэл одоо бид нар ч юм дөнгөж одоо хүн амынхаа маш цөөхөн хувийг зэрэг аль паалгаж байна. Одоо энгийн иргэдээ ингээ буу зэвсэг эзэмшихээр нь энэ буу зэвсэг хамаагүй чөлөөтэй тавьж болохгүй би энэ буудад алчна одоо ингээд. Ямар бодлого яваад байгаа. Та одоо бас энэ буу сонирхтой хүний хувьд энэ тал дээр энэ буунууд нөгөө их нарийн тохиргоо шаарддаг. Тэгээ одоо юу одоо нэг жоохон чийг халуун янз бүрийн юм болохоор бодохгүй. Тийм учраас нөгөө буудагч нар бол заавалчгүй онцгой нөхцөлд бол заавал веб ремка ч юм уу. АК. Энэ одоо ашиглах тусгал хэдэн вэ? Наад чинь яг нь ер нь бол 500 метрт бол 500 метр тоо.
Энэ бол газ 63 гэсэн үг. Наадах чи онохгүй. Онохгүй юу? Ер нь онохгүй. Энэ бол цэц муутай. Энэ бол яг байлдааны вулканик гэдэг. Одоо энэ албадын хэрэгцээнд байдаг. Одоо манайд бол яг нөгөө салбад клок байж идэг. Тэгээ энэгээр клокоор солилцсон. Тэрнтэй адилхан буу. Тэгэхээр энэ байлдааны буу яадаг юм бэ гэхээр хямдхан массыг үйлдвэрлэдэг. Тэгээ олио ихтэй, нудраа ихтэй буюу буутахаар ингээд нөгөө цэц ер нь багтай. Гэхдээ нөгөө гол нь хямдхан. Бүр болохгүй бол одоо шийдсэн ч асуудалгүй хөнгөн байдаг. Спорт буунууд болохоор илүү хүнд. Нөгөө илүү олио нудраа багтай. Доктортой цэцтэй буутаа зориулсан байдаг учраас хүнд байдаг. Энэ ерөнхийдөө энэ байлдааны буу дандаа гол юм бие давж явахад жижигхэн байх хэвээр. Жижиг байх хэвээр. Тий галт зэвсгийн хувьд ингээ аваад үсэх юм бол монголчуудын гар дээр галт зэвсэг байж болохгүй бие биенээ буудаад алчнаа гэд яриад идэг. Гэхдээ эн чинь манайх өөрөө галт зэвсгийн хууль харьцангуй нээлттэй шүү дээ. Монгол улсын иргэн болгон тодорхой хэмжээний шаардлага гаргасны дараа бүгдээ галт зэвсэг эзэмших боломжтой байгаа. Тэнийг бол бас бид ингээд нээж байх чинь нээлттэй. Ерөөсө 3 компани л галт зэвсэг Монголд борлуулах хэрэгтэй тусгай зөвшөөрлөлтөө. Тий. Яг гэхдээ бас нөгөө Монгол улсын иргэн болгон өөрөө жилдээ нэг удаа галт зэвсэг хэрэглээнд ангийн мэддэггүй ш би ч одоо мэддэггүй шүү дээ. Ангийн хэрэглээнд авах хэрэгтэй байгаа. Би захиалаад ном журмынхаа дагуу хүрээлт югаар нь яваад авах хэрэгтэй байгаа. Тэрийг ерөөсөө мэддэггүй бас. Тэгэхээр нөгөө галт зэвсэг гэдэг юм бол өөрөө бол нөгөө хүн алдаг гэдэг биш шүү дээ. Энд чинь хүн алдаг байхгүй юу? Тэгээд утгаар нь аваад үзэх юм бол өнөөдрийн бидний амьдрал дээр байгаа хамгийн аюултай зэвсэгч өөр автомашин байхгүй. Тэр өдөр тутмын нийгмийн хэрэглээнд замын хөдөлгөөнд орж байгаа автомашин чинь маш их олон хүнийг амь насанд аюул санал учруулах боломжтой учруулсаар ч байгаа тийм. Согтууд тэрийг аюулгүй юм шиг боддог. Гэтэл тэрийг болохоор одоо нийгмийн зайлшгүй нэг хэсэг. Галт зэвсэг яг адилхан. Айл болгоо одоо шинэ хутгахтаа тийм ээ. Тийм. Тэр галхандаа хутгах чинь хүүдэн зэвсэг тийм үс. Тэр бол яг ялгаагүй. Тэгэхээр бид галт зэвсэгтэй харилцах нэг соёл тийм үү хэрэглээг зөв болгох сургалт дадлага энэ талдаа илүү анхаарах. Яг зөв. Одоо энэ Европын маш олон улс Финлянд, Швейцар байлангуй айл болгон иргэн болгон байлдааны буутай байлдааны буутай бүр байлдааны бункертэй байдаг тийм. За Финлянд байна тийм. Израиль бүр одоо эренгүй годмон хүртэл байж байна. Энэ яагаад вэ? Одоо ирж байгаа цаг бүр л хэцүү. Галт зэвсгийн талаар хүмүүс соёлыг нь сургалтанд суух хэрэгтэй. Манай хүү одоо би жишээ нь хүүгээ бол өсвөр наснд нь актив бодлогын төрлөөр хичээлүүлсэн. За тэгээд яагаад юм бэ гэхээр галт зэвсгийг ингээд соёлын ойлгоо хэрэгэл сурахаар хамгийн чухал ур чадварыг суудаг. Сэтгэл хөдлөлөө хийж чаддаг. Энэ спорт, энэ төрөл нь галт зэвсэг эзэмшнэ гэдэг чинь тийм байхгүй. Энийг ингээд бүх орон даяард орон нутгийн батлан хамгаалах чадварыг сайжруулах ч юм уу эсвэл одоо хугацаа зэрэг албаагч дээр энийг хөтөлбөр болгоод оруулах юм бол галт зэвсэг гэдэг үл өөрөө хүнийг сэтгэл зүгөө хянах маш том соёлыг сургана. Одоо айл болгон буутаа тий айлд байгаа эр хүн болгон буугаар буудаж чаддаг болчих юм бол Монгол улсын батлан хамгаалах хүчин чадал орон нутгийн хамгаалалт гэдэг юм шин монголчууд хэдэн буутаа айл болгон буутаа хүн болгон буутаа юм байлаа ш гэх юм бол бид хүчтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхгүй өнөөдөр монголчууд ерөөсө буу буутахыг хордог гинэ. Ерөөсөө л хэдхэн хүмүүс л буу хэрэглэдэг гин. Тэгээд хэдэн буутаад хэдхэн буут. Энд дээр нэг юм тодтгомоор байгаа. Яг ингээд ярихаар хоёр хөрсч ороод ирэхээр бид нар дийлэхгүй штэ гэж яриад байгаа байхгүй. Бидний та бүхэн яриад байгаа юм чинь хоёр хөрш биш ээ. Захын хүн тий. Одоо Оросд маш их олон хувийн айран байна. Одоо ялангуяа дайны дараа ихссэн. Тэр нэгц өдөрлөг байхгүй. Одоо 100 жилийн өмнө бол цагаант нь орж ирж ирсэнтэй адилхан ямар нэгэн хувийн арим орж ирвэл яах вэ? Ямар нэгэн хувийн мөнгөтэй компани Монгол улс руу кибер халдлага үйлдэж эрчим хүчний нэгцээ SCADA системийг хакердж унаж бүхэл системийг дөрөвдүгээр цахилгаан станцыг хүртэл дэлбэлэх боломжтой шин. Ийм халдлагыг бүр нэг захын мөн хийхэд бидний бэлэн байх хэрэгтэй. Тэр асуудлыг л одоо байхгүй бол батлан хамгаалах чадвар гэдэг чинь энэ байдаг. Тэгээ яг одоо тэрнтэй адилхан галт зэвсэг гэдэг маань бас тэр л юм л да. Би одоо за яг ямар нэгэн байдлаар энэ тэнд үүмэн гараад нэг мянган зэвсэгтэй террористүүд те ямар нэгэн улс биш. Шинжааны өвөр ч юм уу, магадгүй Оросоос ч юм уу, Хойд Солонгосоос ч юм уу Монголд орж ирэхэд бид иргэдэн наазах нь тэрнээс батлан
батлан хамгаалах зөрөн төсөвлөх чадвартай байх ёстой талаар л яриад байна. Тийм шүү дээ. Одоо 39 оны дайнд 45 оны дайнд дараад нь одоо баруун хилийн тулгуурлалт 47 оны Гоминдааны нөгөө османууд гэж орж ирэл ингээл төвөөгөө дээрэмдэл явцдаг. Тэр үед чинь бид нар бас хамгаалтаа хийгээд тэр үед одоо 40 мянган зэрэгтэй 80 мянган одоо морьтод өөрийгөө хамгаалах одоо хүчин гээд бас 80 мянган буутай хүмүүстэй байсан баг. Өнөөдөр ихтэл тийм байдал чадахгүй. Одоо өнөөдөр ингээд энэ буунуудаас харахад энэ буу чинь ингээд малчны хотонд байж байгаа л овоо хараа байхгүй зүгээр л одоо юм дуу гаргадаг хотод чон үргэдэг. Ингээл ийм буутай. За одоо энэ гэт калибр одоо 1950-60-аад оны үед одоо буух. Сумнуудаас хүнтэй болцсон. Тэгээд ерөөсө буудад юм онохгүй. Тийм. Гэх мэт буунуудаа гаднаас буу оруулж их гэхээр яг таны сая сонслоо. Иргэн болвол ангийн зориулт өөрөө нэг буу олж хөлөт оруулж зөвшөөрөлт. Жилдээ нэг байх шүү. Тэгж санаж байна. Миний ойлгож байгаагаар бол үндсэндээ 3 компани Монгол улсад галт зэвсэг борлуулах тусгай зөвшөөрөлтөө. Тэр монопол давуу байдалтай болцсон. Тэрүүгээр үндсэндээ одоо ингээд ангийн буунуудыг Монголд орж ирэхтэн хит өндөр үнэтэй. Одоо Америкээс $1,000 авчих бог тийм үү энд авцаа $5,000 зардаг. Тэгэнгүүт тэр $5,000 бог 3 сая тэрний бог бол малчид нэг чүүчээ дөнгөх байх. Нөгөөх 15 сая үнэтэй буу бол явж байгаа тэгэл дийлхэ болчдөг. Тэгэл нөгөө чон гэдэг юм орж ил асуудал болдог. Хамгийн наазах. Хэрвээ ингээд иргэн болгоно орчин үеийн тийм үү сайн одоо айл өрх болгон буута галт зэвсэгтэй түүгээр одоо тэр айлд байгаа гэрээ эзэн ирчүүд нь сайхан одоо буутчдаг чадвартай байх юм бол тэр чинь эргээд Монгол улсын үндэсний нөөцөрөнд төсөвч чадах. Эргээд Монгол улс чинь бас хүчтэй биш шүү. Эднэртэй хамаагүй бас болохгүй шүү. Гэвч айдас болгоомжл төрөх. Дээрээс нөгөө хувийн сэтгэл зүйн төлөвшил маш их сайн болгоно. Тэгээд гол нь галт зэвсэгтэй болгосноос гадна сургалтын сайн хийж өгөх хэрэгтэй. Соёлын сайн суулгах хэрэгтэй. Тэрийг гол нь хийж өгч иж нөгөө бас айгүй хэрэглээ. Тэр нь өөрөө эргээгээд илүү батлаа болох чадвартай, сөрөн төсвөрөх чадвартай болохыг суурь нь байгаад байгаа. Тэгэхэд бол одоо гол ойлголт нэг тантай санал нэгэд байна. Энэ галт зэвсгийн талаарх ойлголтыг бид чинь угаасаа нүдэл чинь бүхэл түүхэн үедээ зэвсэг агсаж ирсэн ард түмэн шүү дээ. Өнөөдөр бол дэлхий дээр зэвсгэлж эхэлж байна. Үнэхээр бас гашуун харамсалтай боловч бид нар бэлэн л байхгүй. Одоо бүх улс орнууд батлан амгалт зардлаа нэмэгдүүлж чинь ерөөсөө зэвсэг техник рүү илүү анхаардаг болж эхэлж байна. Одоо энгийн жирийн айлаар ярих юм бол хөрчийнх нь хүүхэд нь орж ирээд танаа гэрийн хүнсийг идээд түүгээд гараа явчаад байхгүй л байх асуудлыг ярьж байгаа шүү дээ. Тэр нэг хэн нэгэн ч үеж болно шүү дээ. Тэр аюул заналч одоо улам бүрэл бас бодтой оруулаад байгаа. Чигсэн мэдж байгаа. Тэрний асуудал байна. Ер нь тэгээд би бол ингэж боддоо шүү дээ. Би өөрөө нэг шинжлэх ухааны технологи инновацийн салбар юм. Орчин үеийн батлан хамгаалахын салбар бид одоо өнөөдөр ингээ Украины дайныг харж байна. Дэлхийд дээр харж байна. Одоо сая Америк ч гэсэн тэнцээ асуудалд үсэж штэ хөөстэй. Тэгэхээр тэнд үсэж байгаа бол орчин үед ингээ технологи өөрөө энэ хүртээмжийг нэмэгдүүлээд байгаа. Тэгэхээр бид бол одоо илүү тэр танкаар байлддаггүй бол өнгөрчлөө. Амар үнэтэй сөнөөгч онцоор байлддаггүй өнгөрчлөө. Дайн хаана явж ийнэ гэсэн чинь ихэвчлэн компьютерийн араас дэд үтсийн сүлжээгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслэр сошиал медиагаар хэвж байна. Дэд үтс рүү их орж ирж байна. За дараагийнхны ээлжинд нь одоо бодиттой харагдаж байгаа юм дроны бай тээ. Дрон. Одоо энэ бол биеэрээ байлдахаас илүү одоо тийм үү цэргээрээ бие хүн байлдахаас илүү дроонуудын хооронд байлдуулдаг, роботууд хооронд байлдуулдаг. Тийм. Ингэхдээ яг улс орон илүү мэдээллийн технологи хөгжсөн, илүү тийм үү санхүү чадвартай болсон. Энэ салбартаа илүү одоо хөрөнгө хүч хайсан, өөрөөр хэлбэл шинжлэх ухааны технологи, инновацийг тийм яг батлан хамгаалах салбараа дамжуулж бий болгосон ийм байж ажил үндсэндээ бол энэ улсын бас нэг аюулгүй байдал үндэсний сөрөм төсөвч чадах бас илүү бэхжих. Танк одоо худалдаад авах маш их мөнгө хэрэгтэй. Энэ сөрөг шонгос худалдаад маш мөнгөтэй гэх биш. Өнөөдрийг нөхцөл байдал тийм үү нийгмийн хөгжлийнхаа дэвшилтэд цаг бас нийцэж уялдаж ажиллах хэрэгтэй байх тийм ээ. Яг таныг одоо би одоо энэ чиглэлээр санаа зовж өгдөг бас Бангароныхаа гишүүний зүгээс бол хөлсөж байгаа шинэ үеийн батлан хамгаалахын бодлогыг хэрэгжүүлэх. Илүү бас нөгөө бид нөгөө илүү одоо нэг манай Бангал ярьдаг нэг танк гэдэг юм бол өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр илүү оюун санааны асуудал. Батлан хамгаалах салбарын хамгийн чухал асуудал байна. Та өөрөө ч гэсэн ингээд ярьж байгаа нэг эх орон сэтгэлгээ сөрөг төсөвлөх.
Энэ дээр бас их анхаарах хэрэгтэй байна л гэж би бодоод байгаа. Илүү зөөлөн ур чадвар. Зөөлөн ур чадварыг сайжруулах чиглэлээр бид нэлээд ач холбогдол өгч ажиллах систем болов гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд танд бас энэ дээр гарч ажилласаа гэдэг юм хүсэлтэй. Баярлалаа. Тэгээд яг тантай санал нэг байна. Одоо нэг загтансан газар мааж нэгдэгтэй адилхан. Яг парламент басны хууль тогтоох, төрийн бодлого бас тодорхойлох бас хэдэн удаа сонгосон туршлага байна надад. Танд бол тий үнэхээр одоо ингээд энэ үндэсний сүрэн дэвсгэж чадах яаж бий болох вэ? Монгол улсын мэдээллийн технологиг яаж хөгжүүлэх вэ? Кибер аюулгүй байдал тий айгүй том санаа зовх асуудал болсон ингээд өөрийн ч мэрэгжлийн одоо мэдлэг чадвар бас боловсрал байна. Энэ бүгдийг ингээд хослуулаад хоёулаас хамтраад ажиллах юм бол саяны одоо ярьж байгаа Монгол улсынхаа иргэдийг одоо их оронч үзэлтэй болгох. За дээрэс нь одоо Монгол улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдлыг бас баталгаажуулах, үндэсний сүрэн дэвсгэж чадахыг бий болгох. Энэ тал дээр бас нэлээд зүйл хийж болох байх гэж харж байна. Тэгээд энэ дээр сайхан хамтраад ажиллая. Бас таны одоо энэ сайхан мэдлэг, туршлага, мэдээлэл энэ одоо тийм үү боловсрал энэ Монголын төрд хэрэгтэй. Энэ дээр чинь би бас танд бас тусуулаад, хань болоод бас нэг хэдэн удаа парламент сонгоцсных энэ сайхан одоо бодлогын төрийн бодлогын бичгүнд хуулийг бас боловсрал тал дээр гарч ажиллая гэдэг. Энэ дээр танд бас гар сэтгэл нийлж ажиллана гэдэгт итгэж байна. За ярьслаханд урьж оролцуулсад баярлалаа. Тэгээд одоо таны бас саналыг бол мэдээж татвар хүлээж авч хамтарч ажиллана. Миний угаасаа одоо ганц үндсэн мэддэг юм бол шинжилгээ ухаан технологи. Тэгэхээр энэ өөрөө өнөөдөр хүссэн хүсээгүй аюулгүй байдлыг нэг хэсэг болчихсон. Энэ дээр. Тэгэхээр би одоо гол одоо хууль тогтоох байгууллагууд орсон энэ талынхаа мэддэг төршлөхаар л одоо энэ салбарт дараа л яаж өөрчлөлт шинэ үеийг авчирч чадах вэ? Тэрийг л хийх нь одоо миний одоо зорилго юм да. Тийм учраас тантай хамтарч ажиллахдаа таатай болно. Баярлалаа. За.